Утгаар булаг, дурлал. Ханийн хайр, суучигл хатан онгод. Ханийн хайр хэмээх энэ бүлэгт Хувлай хааны Монгол хатад болох Чимбай Наби хоёрын түүхийг төлөөлөл болгоно. Чимбай бол хатан начингийн үр, начин гэдэг нь бүх гэсэн утгатай үг. Харин Наби хатны эцэг байшин хор. Энэ хоёр эцгүүд нэг отог омог Хонградынх. Байшин хор гүүш Хонградаас гарвалтай ойродын гүүш. Хонградад төрсөн ч ойродыг захирч байсан гүүш хүмүүн. Хувлай хаан олон хатадтай байсан. Хувлай хааны зурчид хатан байгаагүй бол Хувлай ариг бүхөөл дагах байсан. Гэвч зурчид хатангүй бол хамаг цэрэг нь байхгүй болох байсан учир бий. Тэр хатан бол хуучин Алтан улсын хааны зүүн гарын сайдын охин. Гэвч энэ хатны сүр нь Чимбай хатны хүүхдүүдийг асарч байгаад хоёр хүүхдийг нь эндүүлснээр унсан юм. Энэ зурчид хатан олон цэргийг захирдаг учраас эрх мэдэл ихтэй. Харин Чимбай хатан төдийл төрийн дотоод хэрэгт оролцдоггүй байв. Чимбай хатан өөрийн дутуу талыг нэмэгдүүлэхийн тулд Хонградын алчи хүрэгний талын шууд угсааны авгын талаас Наби хатныг татсан. Учир нь Наби хатан нь алчи хүрэгний таван түмэн Хонградыг цэрэглэх чадвартай хатан гэсэн үг. Түр эрхтүүрийн байдалд Наби хатан байр суурьтайгаар гарч ирсэн. Хувлай хаан болохоосоо өмнө 8 хатантай байгаад хаан болох үед нь их хатан нь өөд болсон тул 7 хатантай байлаа. Ингээд Чимбай Наби хатныг гэрээлснээр 9 хатан төрийн сайд болж төрийн үйлэнд шууд орох хэрэгтэй байсан. Түүнээс гадна ноёд эрхтэн ямбтан бусад газрын амбан хаан хаадыг охтыг гэргий болгосноор 45 баг хатантай болсон. Мөн 853 татвар эмтэй байсан. Хувлай хаан өгөөлөн эхийн өвөр дээр нь өссөн өрн байсан. Тийм учраас явсан газар бүрийнхээ ядарч завсан өрсийг тэтгэж, нуган өрсийг баатар болгож, охин өрсийг өөр дээрээ авч, эрдэм чадланд өрвөл төрийн хэрэгт оролцуулдаг байсан. Иймдээ ч ийм олон татвар тэмдэг гэдэг нэрийг зүүсэн. Одоо Чимбай хатныг урьсан учраас тодламжоо сайтар асууна бизээ.